Өглөөний мэндэ Энэтхэг улсын Гужаарт мужийн Будадара хотод байрлах Гати Шахти Вишвавидиаллая их сургууль дээр явагдаж байгаа логистик ба нийлүүлэлтийн менежментийн энэхүү сургалтанд 15 улсын 30 орчим хүн хамрагдж байна. Монгол улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны тухайд 1961 онд Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагад элсэхэд дэмжсэн улсын нэг хэмээн тэмдэглэсэн байна. 1955 оны 12 дугаар сарын 24-нд Монгол улс Энэтхэг улстай дипломат харилцааг тогтоосон байна. 1956 онд Монгол улс Дели хотод элчин сайдын яамаа нээсэн бол Энэтхэг улс Улаанбаатар хотод 1971 онд элчин сайдын яамаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэхүү сургалтын үйл ажиллагаа Монгол улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны 70 жилийн ойн хүрээнд бас зохион байгуулагдаж байгааг онцлоход таатай байна.